Эрүүл мэнд. Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн төрөлжсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ, мэс заслыг төрөлжүүлэн хөгжүүлж, мал амьтнаас хүнд халдварладаг халдвар төвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв болон эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулгыг байгуулна. Өсвөр хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтыг дагсан ажлын байрыг нэмэгдүүлэх. Тэгээ энэтэй холбоотой бол хүн амын нэвтэршил нэмэгдэж. Тэгэхээр энэ хүн амын нэвтэршил нэмэгдэж байна гэдэг чинь энд оршин сууж байгаа хүн ам нь эрүүл аюулгүй орчинд одоо нийгмийн одоо бүх талын одоо үйлчилгээг жигд хүртээмжтэй хүрэх ийм асуудал чухал байгаа. Энэний нэг гол салбар нь бол эрүүл мэндийн салбар байна гэж байгаа. Мэдээж цаашлаад одоо эрүүл мэндийн салбарт бол ялангуяа хөдөө оруулалт боловсон хүчний тогтмол хомсдолтой байдаг. Тэгэхээр энэ дээрээ бид нар бас анхаарах зайлшгүй шаардлага, мэрэгжлийн эмч нар суманд одоо ажиллах шаардлагатай байна. Тэ ихэмч хэрэгтэй байна, тэн сувилагч хэрэгтэй байна. Энэ салбарын одоо хүний нөөцийг бэлтгэж байгаа энэ одоо байгууллагууд, их сургуулиуд, энэ коллежууд бид нар бас төрөөс тусна бас нэг бодлого бол зайлшгүй гаргах хэрэгтэй байна. Ингэж одоо тэнд ажиллаж сурч төгссөн нөгөө мэрэгжлийн боловсон хүч маань сум орон нутагт ингээд ажиллаж нөгөө нийгмийнхээ эрүүл мэндийн үйлчилгээнүүд нийгэмдээ хүргэх ийм зайлшгүй шаардлага байна. За Дорногов аймгийн хувьд бол бид анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн салбар сургуулийн байна. Энэ сургууль маань 60 жилийн одоо түүхтэй. Оюун бүсийн болон зүүн бүсийн, за одоо сангаан бүсийн урдлын сумдууд, баруун бүсийн урдлын одоо сумдуудын эрүүл мэндийн байгууллагын ажилтны боловсон хүчний нөөцийг бэлтгэж өгдөг ийм түүхтэй сургууль юм аа. Тийм болохоор энэ сургуулийг бид нар илүү бас хөгжүүлэх ширхцээ шаардлага байна. Багшлах боловсон хүчнээс гадна бид нар хөрөнгө оруулалтыг сайтар хийж сургуулийн орчин, сургуулийн хэрэглэгдэхүүнийг сайжруулахаар зорж байгаа. Үүний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорногов аймагт анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн кампус сургуулийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаад ингээд явж байна. За энэ сургууль томоохон зохис зур ашиглалтанд орсноор оюутны тоо нэмэгдэн, багшлах ажилтны одоо хэрэгцээ шаардлагач бол өсөж байгаа. Тийм болохоор говийн бүс рүү бас энэ боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт маань үр дүнтэй болно гэж бол харж байна. За манай бүсийн хувьд бол Дундгов аймагт энэ уламжлалт хангаах ухааны одоо төвийг байгуулах нэг бүрэн боломжтой гэж боддог. За яагаад гэвэл манай энэ Дундгов аймагт байгаа уламжлалт хангаах ухааны нэгдсэн эмнэлэг өөрөө нэлээд одоо чадвартай юм боловсон хүчин бий болгоцсон. За эмчилгээний чанар хүртээмж нь бас айгүй сайн байдаг гэж ингэж үнэлэгддэг. Тэгэхээр зэрэг бид нар бол Дундгов аймагт энэ уламжлалт хангаах ухааны одоо бүсийн төвийг байгуулах юм бүрэн боломжтой гэж